Өнөөдөр онгоцны 2 аимшигт таслыг нэгт 1971 оны 7 сарын 21-ний өглөөний 8 цаг 50 минутанд Эрнест М.Д. 90 загварын онгоц осолдсон байдаг. Яагаад гэвэл онгоц хөөрөөд тэлбэрлэхэд онгоц хөөрөө явж хахад артлаас нь нэг онгоц давхиж ирээд энэ хоёр мөргөлдсөн байдаг. Тэгэд энэ хэсэг нь байхгүй болоод бүр ингэж унсаар ягаад нам мөргсөн байдаг. Хоёрдугаарт 1996 оны 7 сарын 15-ны оройн 19 цаг 50 минутын үеэр Нью-Йоркоос Парис хүртэлх Боинг 747-8 400 гэх онгоц буюу Destiny's World Airlines 800 гэх онгоц Нью-Йоркоос 19 цаг 45 минутын ойролцоог хүржээ. Тэгтэл ордлогүй бүхээгний буюу энэ дугуй нийтийн хэсгийн доотлох хэсэгт дэлбэрэлт үүсч жолоодлынхын хэсэг нь унж жолоодох ямар ч аргагүй болж нам унаад 230 хүн амиа алдсан. Харин 71 оны иргэдээр 148 хүний амийг авч чадсан. Ийм аимшигт асуудал болж ирсэн байна. Тэгэхээр хамгийн их хүний амийг авч явсан онгоц гэвэл 1977 онд хоёулаа Лос Анжелес руу очсон. 2 PM America компани 1736 дахь нислэг KLM компани 4806 дахь нислэг үлээ хэдгээр нислэг үлээ. Тэр нислэг хоёулаа ингээд мантай хөөрчихсэн чинь KLM-ийнх нь даасан нэвтрээд артлаараа ингээд шүргэж яваад байсан. Даанч нөө PM-ийнх сүүлдээ л мэдсэн болохоор хурдан авч чадаагүй яд чадаагүй тэд тэр онгоцоо авахыг хүсэжсэн ч хэтэрхийх оройтсон байсан. Тэгээд ингэж явсаар хагаад PM компани онгоцыг бараг их хэсгүүдийн ингээд аваад олцсон. Тэгээд жолоодлохын хэсгээс 15-аас нь 4 л ингээд олцсон. Тэгээд PM America компаниас 61 хүн амьдулсан. KLM-с нэг ч амьд үлдээгөө. Нийтдээ 583 хүний амийг авч чадсан онгоц илээ. Яагаад гэвэл мантай үеийн удирдлагын төвөөс яаралтай мэдээ аваагүй. Тэгээд бас KLM-ийн жолоодлохын буруу PM-ийн жолоодлохын буруу яагаад гэвэл хөөрхий онгоцны яг урдаас нь ирж исэн болохоор жолооч нар ингээд хэрэггүй гайгүй ах уу гэж бодоод KLM хичээсээр ингээд артаа ингээд шүргээж яваад л тэгээд бараг 300 км ойролцоол PM-тэй мөргөлдсөн.